За энэ удаагийн аялал бол бид нэр 2016 оны 100 болох аялал. За мөн одоо 2000 сая болж өнгөрсөн мөсний баярынхаа аялалд бэлдэж өнгөрсөн жилийн 9 сард хөвсгөл нуурынхаа зүүн талын эргээр урд эргээр хатгалаас ханх гэсэн маршрутаар ундаг дугаар аялсан. За энэ удаагийн аялал бол автомашин дагалдаагүй бүх ачаагаа манай дугуйчид маань өөрийнхөө дугуйн дээр очиж явсан. За дугуйн дээр бид нар өөрийнхөө хоол, хүнс, хүнжил, гудас, майхан, хувцас хэрэглэлгээд бүх зүйлүүдэд очиж явсан. Тэгээ бас энэ өвөл болж байсан учраас одоо ямар жуушны бааз ажиллаж байна. Өвөл алинтай очиж гэрээ хийх үү гэж ингэж явсан. За ингээд энд бид нар хатгал дах жуушны бааз, гангар жуушны баазд хүрдсээр байна. Энэ бол 2015 оны 9-р сарын 19-ний өдөр орой бид ирээд одоо маргааш өглөө аялдаа гарах гээд ундаг дугуйд машинаас буулгаад бүх юм бэлдээд ачаа бараагаа ачиж байгаа байдал. Аялалд ундаг дугуйн дээр бүх ачаа бараагаа авч явахд бол хоёр талдаа ганцгалаатай ачаатай явдаг. За тэндээ бүх хувцас хоол хүнсээ хийж явна. За хүнжил болон майхнаа дээр ачиж явдаг. За энэ ачаа бол ойролцоогоор 30 орчим килограмм ачаа болж явдаг. За дугуйн дээр бол ачаагаа ачаад жигээд явхад бол мэдээж хоосон дан дугуйтай явахаас нэлээд ачаал бол бий дэрнэ. За өөрөө бол хүн одоо нэг 60-70 кг, дугуй нэг 10 хэдэн кг гэхээр нийтдээ нэг 110-20 кг ачаа бол тээж явж байна гэсэн үг. За энэ аяллаа өдөр бол манай аялд одоо 3 хүн явсан. За энэ одоо гарч байгаа хүн маань бол манай архитектор, зөвлөх архитектор, баяраа архитектор гарч байна. За баяраа архитектор бол 56 настай. Бас дугуй зүйлүүд унж бидэнтэй хамтдаа соолоорын аялд явж байгаа хүн. За аяллаа эхний өдрүүд бол бас нэлээд хэцүү байсан баг. Гэвч энэ хүү аяллыг амжилттай бас олж гисэн аяллыг амжилттай дуусгасан манай баяраа архитектор юм аа. За зам бол тийм хялбар биш. Зам бол өгсөөр, уруу, шавар, гол, цаас, элс гэд маш олон бартаад туулж иж ханх орсон. За энэ аяллаа явцад бол бид нар эхний өдрөөс алагцаарын даваа өгсөд даваан дээр гарч ирсэн маш их хог байсан. За одоо манай машинаараа явж байгаа хүмүүс бол маш их хогийг замд хайж байна. За бид нар бас хогийг замдаа аль болохоор авч шатааж устгаж явсан. За дугуйн дээр бол аргагүй шилэн хогнуудыг аваад бусад хогуудыг шатаасан. Тэгээ зүйлдээ нөгөөдх маань багтахаа байгаа замын хажууд аваачиж устгаж шатааж явж байсан. За энд хамгийн их зүйл бол архины шил байсан. Янз бүрийн архины шил бол шатаач болохгүй яалчгүй авч яваад замдаа хогийн сав яасан газар авч тавьчихсан. За энэ үед бас нэлээд хүүтэн болцсон учраас голоор бол хөл нүцгэн юм уу сандалтаа гарахад нэлээд хүүтэн болцсон байсан. За аяллаа явцад бол хоол хүнсээ дугуйчин бүр өөрийнхөө хувийн юмнуудыг дугуйн дээр ачна. Тэгээд хуваарлна. Өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоолоо ээлжилж хийн. Нэг нь хийгээд нөгөөдөлдөө дайлах жишээний ийм байдалтайгаар хоол хүнсээ хуваарлж явдаг. За аяллаа өдөр бол гинт цас орж хүчтэй шуурч аялал үргэлжлэх боломжгүй болсон. За маргааш нь сайхан тэнгэр дулаан болсон боловч бид нар ундаг дугуйгаар цасан дээр явах ямар ч боломжгүй байсан. Тэгэхээр 50 км замыг нэг өдөр яваад очих байсан боловч дугуйгаа унж чадахгүй учраас одоо 2 өдөр хөтөлж ханх орсон юм аа. За цас
шинэхэн цас учраас ерөөсөө дээгүүр нь ямар ч дугуй явах боломжгүй шигдэж ороод байсан. Тэгээд мөн арай гайгүй газар халтарж унаад ямар ч явах боломжгүй болсон. За бид нар энэ одоо аялын өнөөдөр бол хаах урахад бол одоо 4 дахь өдрөө буюу одоо 50 км үлдчихэд байгаа байдал. Гэтэл ген төглөө мөндөр ороод цас ороод тухайн өдөр ямар ч аялыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. За жишээ нь энд одоо бид нар ойр орчны ямар ч зүйл харагдахгүй болсон. Тэгээ бид аргагүй ихэнд айл хайжээж арайч өгөж очиж айлд очиж хонж маргааш тэнгэр зэднийг хүлээсэн юм аа. За энэ бол нутгийн манай хаанхын нутгийн иргэн даваад орж байгаанд бид очиж хонсон. За энэ намрын цас маш их орсон. Тэгэхээр дугуйгаар явах ямар ч боломжгүй болсон юм аа. Сайхан өнгөцөл юм. Одоо ч өвөл болсон. Өвлийн их цаг авсан байлаа. Үйлсээр. Хөлдөгч штэ. Маргааш дахиад цаас орно гэсэн тий. Маргааш орно. Нөгөөдөр 2 өдөр цэлмэг байгаа дахиад шуурна гэж. 2 өдөр цэлмэг байна. 2 өдөр гаагүй гэдэг. 27-8 цастай. Шууртай гэдэг. За ингээд даваад орж байгаанд бид нар нэг хонсон маргааш нь босч ирэхэд бол бас цас сайн арилаагүй. Бас ингээд баг зэрэг цас нь шуурхтай байсан. За энэ намар нэг гэнт ингээд цас орохоор бол нэлээд нойтон их ордог. За тэгээд юуны хувьд бол цас орж байгаа өдөр бол ойролцоогоор нэг хасах градус руу өдөртөө 0 орчим градус, шөнөдөө бол нэг 15-6 градус байсан. За эхний цас орсны маргааш өдөр бол маш сайхан нарлаг дулаахан өдөр байсан. Бид нар бас нуурын усанд орсон. Гэвч нуурын усанд орсны тэр дараа нүүр ам шин цаснд айсан нарны гэрэлд бол шууд түлэгдсэн. Ерөөсөө нэг 2 цаг болгүй нүүр ам түлэгдээд маш их улааж хорсож өвдсөн. За энэ өдөр бол ингээд нуур хөлдөөгүй. Тэгээ хажуу талдаа цастаа маш үзэсгэлэнтэй сайхан байгаль байсан. За бид замаар явах гэсэн боловч бол зам битүү цастаа учраас аргагүй ирэхэд бид нар нуурыг хөвөлж явж хаанх орсон. За нуурын эргээр бол хэдий цас байхгүй ч гэсэн бас элсэн нэлээд шигдээд бас нэлээд арайч өгөж явсан. Гэхдээ цасан дээр явснаас хамаагүй дээр байсан учраас бид нар нуурын эргийг нуураа хаяалж эргэрээ элсэн дээгүүр явж хаанх орсон юм аа. За зарим газраа бол мэдээж хад чулуу ихтэй бол бас тойрч явах тохиолдлууд байсан. За энэ аялал бол бид нар 2016 оныхоо өвөл болон зуны аялалд бэлтжижсэн бэлтгэл ажлыг хаах юм аялал байсан. За энэ зун бол одоо 2016 оны 7 дугаар сарын 29-нд одоо Өвсгөл нуурыг тойрч аялна. За энэ бол аяллаа маршрут бол одоо хатгал, Хордол сардаг, Эренчлэн, Цагаан нуур. За Уртаргийн даваагаар давж хаанх ороод буцаад зүүн эргээр хатгал орох ийм төлөвлөгөөтэй аяллыг бид төлөвлөд байгаа. За энэ аялал бол ойролцоогоор 500 км замыг 10 өдөрт туулахаар төлөвлөсөн аялал байгаа. Това аялалд одоо гадаад дотоодын альч дугуйчин, дугуй сонирхдаг хүмүүс орох бүрэн боломжтой. Энэ аялал бол автомашин дагалдаж явна. Хоол хүнс тогооч эмч газар чинь бүх хүмүүс дагалдаж засварчин хүртэл явах учраас ямар нэгэн аюулаа орохгүй аль болох дугуйгаараа явж явахыг хичээнэ. Гэвч үнэхээр ядарсан эсвэл бэртсэн тохиолдолд автомашиндаа суугаад бас аяллыг үргэлжлүүлж болох юм бүрэн боломжтой ийм аяллыг бид нар зохиохоор төлөвлөсөн юм аа.
За маргааш нь тэнгэр цэлмэд их сайхан болсон. Нуурын эрэг дээр ингэж гээд цас ороод тэнгэр цэлмэд нар гарахад бол үнэхээр үзэсгэлэнтэй сайхан байгаль харагдаж байсан. За энд бол бидний нөхдүүд цааш аяллаа үргэлжлүүлсэн. Гэхдээ бид аяллаа үргэлжлүүлэхдээ ачаатаа аяллаа үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болсон. Тэгээд аяллыг замын машинд ачаагаа ачуулаад өөртөө дан дугаараа явж хаанхаар 2 хоног явж орсон юм аа. Тэгээд за энэ гарч байгаа дүрс бол ханхаас буцаж байгаа дүрс. Бид нар буцахтаа өндөг дугаараар явах байсан бол цас их орсон учраас автомашинаар явсан. Автомашин маань одоо Сантын руу хүртэл яваад цааш явж чадаагүй. Цас маш их байсан. Тэгээд аргагүй буцсан юм аа. За тэгээд бид нар цааш явж чадаагүй тул замаасаа Сантын өврөөс бид нар завь дуудаж завьар хатгал орсон. За ингээд хөвсгөл сорилт 2016 зууны аялалд одоо манай өндөг дугуй сонирхогч, өндөг дугуйгаар хичээллэгч мөн хөвсгөл нуурыг тойрч одоо байгалийн сайхныг үүсгэх гэсэн мөн энэ үеэр маш сайхан үзэсгэлэнтэй фото зураг авч болно. Зурагчид, зураглаачид хүмүүс та бүхнийг өргөнөөр оролцохыг бас урьж байна. Энэ хүү аялал бол үнэхээр гайхалтай сайхан аялал болдог. Хөвсгөл нуурыг тойроод 100 гаруй гол байдаг. Тэр голыг нэг голыг л их зарим газараа 10 удаа нааш чааш гарах ийм байдаг. Тэгээ бартаа заалж ихтэй чулуун замч ихтэй янз бүрийн замаар явна. Эсвэл хайрхтай, чулуутай, шороон зам, гол гарах гэх мэт маш олон бартаа саадаг туулж яасан өөрийгөө сорийг гэсэн хэн бүхэн энэ аялалд орж болно. Аялал бол аяллаа хугацаанд их бүх хангамж, хоол хүнс, эрүүл мэнд энэ бүхийг манай аяллаа холбооноос бол хариуцж явна. Мэргэжлийн хүмүүс энэ бүхэнд тусалж явах учраас та бүхэн санаа зовхгүй аяллыг сайхан хөгжүүлж болно.